За сакутарын 3 өдрийн жуус ирсэн байна. Амар хүнд хүүхд хатрын дээр тавьчихлаа. Дотор нь ийм 6 төрлийн жуус байгаа. Тэгээд эдгээр захиалаад за бүтэн сайн захиалсан гэдэг чинь 2 дахь 2 ханаа л гэж байгаа юм байна. Энэ зориултын ийм уутанд ороцсон. Тэгээ бүр энэ нь ингээ бүр хүлтэн үрж байна. Тэгээд энэ гүн янз бүрийн амттай саяны 6 амттай. За жуус хийхээсээ өмнө идж байгаа динер зүгээр овнд хийсэн чикен тэгээд салаад. Тэгээ маргаашнаас жуус эхлэндэ. За сакогийн weight 178.8. Тэрхтээ хоолой одоо миний weight 120. Oh what? Би 124 байсан шүү дээ. Өчигдөрхөн. Сайн байцгаана уу? Дахин нэг сонирхолтой влог оруулж байгаад баяртай байна. Энэ удаагийн гарч тагнаас харсан бах. Энэ удаагийн влог маань сакутор 3 өдрийн juice cleanse хийж байгаа. 3 өдрийн juice гингууд хүний 18 juice байгаа. Тэгээд одоо ийм төрлийн juice-нууд байгаа. 6 төрлийн juice. Тэгээд өдөрт нэг өдөрт 6 juice уух байхгүй юу? Одоо жишээ нь 2-3 цаг тутам болгон нэг juice уuna. Тэгээд juice-нээс гадна өөр юу ч идэхгүй, юу ч ус ууж олно. Гэтэ juice мөс, сүү мөө ууж болохгүй. Би уг нөгөө 2 цагаар уuna гэд 10-аас эхэлнэ гэд ботцсон байсан чинь бүх juice нь хүлтцэн ирсэн ахгүй. Тэгээд тэрийг гисгээгээгүй байна. Хөрөгчин дараа ихэд хоноорлаад гисэж нах гэж бодсон чинь бүгд гисээгүй хөлдүүгээрээ. Тэгээд би сая нөгөө одоо 10-аас уух juice-ээ гаргаад тавьчлаа, ил гаргаад тавьчлаа. Одоо хэр удаан болж иж гисэх юм байгаа. Тэгээ ямар ч гэсэн би өглөө 8:30-аас ирсэн. Сэрснээс хойш одоо юу ч идээгүй байж гин. Ганцхан юм ус уугаад иж гин. Лимон, оранжтай ус уугаад иж гин. Сакутор яг өмнө нь нэг удаа юм juice хийжсэн. 3 өдрийн juice ууж исэн. Тэгээд яг тэр үедээ жоохон туршлагаутаад яг баяр болох өмнө Christmas болох гэсэн хаа. Christmas-ийн өмнө баг 3 өдөр juice хийсэн. Тэгэн гутлаа яг баг дуусны дараа маргааш нь Christmas болоод тэгээд баахан хоол мол идээд нөгөө юу ч 3 өдөр юм идэх чинь хоол харангуутлаа ухаанчлаагүй идээд бууз муу салаад малаад 9 шидийн юм идээд тэгээд тэрнээс хойш миний ходоод жоохон өвддөг болсон шиг санагдтыг. Энэ удаа болохоор бид өөр жоохон туршлагатай. Тэгээд ямар ч байсан 3 өдөр juice хийгээд тэгээд дараа нь бол цэвэрхэн хөнгөн хоол идээд явчихна. Одоо 3 өдрийнхөө явцыг би бичээд явна. Тэгээд энийг нэг vlog болгоно. Хэрвээ та нар ингээд одоо 3 өдрийн juice cleanse хий гэж бодож байгаа бол бид өөрийн бичлэгийг үргэлжлүүлэн үзээрэй. Тэгээд бид өөр яг энэ явцдаа ямар мэдрэмж төрж ийн, яаж нээж ийн гэд яриад явчихна. Миний хувьд болохоор би юу н өсөж чаддгүй, өсгөөрөө амар ууртай болдог. Яг нөгөө hungry болдог хгүй юу? Hungry болонгууд angry болдог. Тэрийг combine хийж байгууд hungry болоод би тэгээд өсгөр амар ууртай болдог. Тэгээд одоо яах юм бага? Өмнө нь битэр хийж байхад эхний нэг өдрөх амар хэцээсэн битэр баг би бинтээ муудалцах гэдэг авч байгаа. Яг гэх юм бол би амар ууртай болчдөг. Жохон мэдлэг миний уур хүрээдэг өсгөнгүүд. Тэгээд энэ удаа за өөрийгөө бариад нэг айтайхан өнгөрчил гэж бодож байна. Саку болохоор арай гайгүй нэх зарим өдөр саку бүр ингээд юм идэхгүй өдөржингөө бас явцдаг байхгүй юу. Тийм бол орой саку амар өсдөг. Орой тишээ амар хотод нь ажилтдаг юм шиг байгаа. Тэгээд бас сакуас өсгөөрөө бас жоохон ааштай болцдог. Тэгээд бид нар хоёлаа өсгөөрөө жоохон ааштай болцдог. Тэгэнгүүт бас жоохон маргалдаан гарч магадгүй. Гэтэ яг хөө тэгээд өөрөөсийнхөө биеийг бариад өөрөөсийнхөө доороо ямаа хийгээд би бинтээ нэг харьцахгүй байхад болно. Тэгэл зөвч гисэн тэгэл байдлыг харна да. Энэ одоо эхний уух juice-ээ гаргацсан
Одоо л ламерын дотроо мөстэй хүлтцэн байна. Гэсэн чи яана энэ дээр ингэж байна. It takes about 4 to 6 hours to defrost гэж байна. Бараг гисгэж орог 4-6 цаг болдог гэж байна. Одоо цаг 10 болж байна. Тэгэнгუთ би нэг бараг 9-т гаргасан гингуут чи дахиад 3-4 цаг. Бараг нэг хүртэл одоо жуус жоохгүй юу ч идэхгүй байх нэ яана. Одоо 11 болж байна. Өглөөнөөс хойш юу ч идээгүй. Одоо жоохон талхаа өвдөж эхэлсэн. Би яаж өглөө амар үсч басж ирдэг. Тэгээ өглөө юу би амар сайн иддэг байхгүй. Одоо юу ч идэхгүй. Гэсэн чи жуус гисдэггүй. За дараагийн 3 өдөр хоол идэх ганцхан хүн энд байна. Одоо 12 өнгөрч байна. Одоо л энэ ингээд дотроо мөстэй байгаад байна. Тэр нөгөө өнөөдрийнхөө уух жусыг өчигдөр гисгэх хэрэгтэй байсан юм байна л да. Тэрийг мэдэхгүй юу ачлаа. Бараг цаг магийн дотор гисэх юм байхгүй гэж бодоод би өнөө өглөө сэрэнгуутлаа шууд ихний уух жусаа гаргасан чи одоо л одоо бараг 3 цаг болж байна. Одоо л мөстэй байгаад байна. Амхандаа нарны энд жоохон тавьчвал хурдан гисэн ах гэд тавьчлаа. Энэ бол цаашаа ингээ үргэлжлэж яваасаа хэрэг. Чинээ одоо жишээ нь ч ямар шийдвэр гаргахаас үл хамаарна. За дарга ядаад усаар хүүт усаар defrost хийлээ. За. Йоо finally одоо нэг болж байхад ихнийхээ жүүсийг уух гэж байна. Cheers. Өшөдний хаан. Ямар Good. It's like one of those juices that we used to make at home. Okay. За. За энд юу орсон гэж? Pineapple, celery, cucumber, green kale, spinach, and dandelion. I don't know what that is. Инхимээ. Эднийг зүгээр бүгдийг нийшээ хийгээд First juice. тэр хөрчин тийч. Huh? Yes, sir. Let's go here. За одоо 3:30 болж байна. 2 дахь жуусаа уугч байна. Ready? 2 дахь нь This one looks really good. энэ нэвштэй те. Юу лээ? Pineapple mint. Pineapple and apple. This is pine. Oh, pineapple mint. Cheers. Oh, there's still some. Oh. It's not Listen completely there. frozen, right? Оо энэ нь бол амар гоё ундаа шиг байна. Pineapple appleтай тэгээд гаатай. Би нөгөө юм идэхгүй очингууд толгой амар өвддөг. Тэгээд түн толгой өвдөд тэгээд сая нэг цаг унтсан чинь аргааг болчлоо. Гэтэ угаасаа өнөө өглөө жоохон толгой өвдөсөрсөн ахгүй юу. Тэгээ дээрээс нь юм идэхгүй нэг цаг хүртэл явсан чинь бүр өвдөд. Тэгээд сая нэг халт унтсан чинь аргааг болчлоо. За 3 дахь juice, sweet greens, green kale, spinach. What yum gэнэ. Swiss chard, romaine, celery, cucumber, ginger, lemon, apple. За 3 дахь жуусаа уух чинь одоо 5 өнгөрч чинь 5 30 болж байна.
Амар гоё амттай байна. За дөрөв дэх жуус авах чинь spicy lemonade. Амар sour. Тэгээд жоохон халуун ногоотой. Зүгээр яг lemonade шиг юм байна. За өнөөдрийн хувьд бол амар хурдан цаг өнгөрчлөө. Одоо 4 дахь жуус дээр явж байна. Саку 3 дахь жуусан дээр. Саку сая ууралж агаад одоо хараа гайг болж байна. Би болохоор уусаа гайгуултай уус нэг ууртай ч хүн биш. Тэгээ өнөөдөр амар хурдан өнгөрчлөө. Одоо дахиад 2 жуус байгаа. Одоо 7 болж ирнэ гэх чинь баг унтахаасаа өмнө дахиад 2 жуус уна. Өдөржингөө шээс хүрт юм байна. Тэгээ кофе уухгүй болонгууд нойр хүрт юм байна. Маргааш арай жоохон энержитэй нах би жоохон хөнгөрөөд. Өнөөдөр бол 8 нэг ядарсан байдалтай нойр хүрээд. Тэгээ юу н хурдан өнгөрчлөө. Өдөр нэг жоохон хоол бодогдсон. Тэрнээс биш. Юу н гайгүй. Чи бэк сэтгэлтэй хэлэх үү? Чамд ямар мэдрэмж төрж байна? Тэгэл энэ эхлээд нэг хэсэг үсчихсэн тэгэл нэг жоохон жоо гайгүй болоод. Яг унтахад л хэцүү байна. Тийш үү. Яа. Тэгээд эхний өдрөө ийм хөөж 2 дахь өдрөө гайг болоо 3 дахь өдрөөс бүр гайг болчихсон шүү дээ. Тийм өссөн гэсэн юм байх болчихсон. Би энэ өөрийнхөө өөхнийг хэлчихсэн. Тийм байна. 3 дахь өдрөө чадвал жуус зүгээр усаар тагнаа. Яа. Альсвал бид өөртөө жуусэртэй ногоо хийгээд хэрвээ 3 дахь өдрөө даваад амар гайгүй авчих юм бол 4 дахь өдрөө өөртөө жуус хийгээд явна. 30 жил ууж идсэн хамаг юм аа одоо бие гаргаад бие гарах уу? Яа бие тэгээд яач reset button refresh. Яа, бид болохоор угаасаа энэ 3 өдрийн жуусыг турна гэж хийгээгүй. Зөндөө хүмүүс турна гэж хийдэг. Бид болохоор зүгээр яг доторх эзэн уусан муухай бүх юмаа гаргах гад доторх бие цэвэрлэх гээд ууж байгаа. Чад холоо гэж хийж байна. Чадахгүй. Чадна шүү дээ. Дэлхийн рекорд 380 өдөр. Ус, кофе, ногоон цай уугаад. Oh my god. Тэгээ баг. Then wait 380 өдөр чи хэдэн сар вэ? 1 жил аваад. Crazy. Гэтэ яг эхний хэдэн хоног амар хэцүү. Тэгэл удах тусмаа би энэ тасаалвчтэй юм шиг байна. За 5 дахь жуус авах чинь. Нөхөр carrot, apple, beet, lemon, ginger. Ловон алам улаан манжин, лимон тэгээд цанга. Амар sweet юм байна. Чихэрлэг. Тэгээд нэг ундаа шиг юм байна. Одоо л нэг толгой молгоо өвтгнээрээ багсж байгаа гайг болж энэ өдөржингөө толгой өвтлөө. Өглөө сэрэгтэй толгой өвдөөс ирсэн. Тэгэл юм идэхгүй болонгууд бүр өвдөөд. За одаанаас л арай гайг болчихсон. За хамгийн сүүлийн жуус авах чинь coconut fusion. Also I harness the breeze. You're welcome. I like it. The coconut water дамар дуугүй гэсэн чинь энэ амар гоё юм. Үсээ харалт. What's happening there? За. Өнөөдөр ингээд үгээр өндөрлөе доо. За өнөөдөр juice fasting-ийн 2 дахь өдөр нь
нэгд өдрөө амжилттай давсан. Би өнөөдөр одоо 11 болж байна. Нилээ оройтой сэрлээ манай хүн шүн бас 2-3 сэрээд. Тэгээ би өглөө хальт сэрсэн л дээ. 8 үед сэрсэн ахгүй. Тэгэнгүүтлээ босох гэснээ бас заагсаа идэх юмч байхгүй юм чинь гэж бодоод тэгээ буцаад удаад өгсөн. Миний толгой бас жоохон өвдөж сэрж ин яг нөгөө начиг өсгөөрөө толгой нь өвддөг хүмүүст бол жоохон хэцүү юм шиг байна. Гэтэ яг нөгөө өчигдрийг бодвол хамаагүй дээр болчихсон. Одоо жоохон эхлээд босууж агаад одоо эхнийхээ жусыг уун. Манай хоёр одоо унтж байна. Саку тэр өглөө ирцэрээд буцаад унтцсан. За замарчсан нэгд өдрөө давцсан гэдэг чинь хоёр дахь өдөр нь илүү нэгд өдөр нь амар хэцүү байд юм аа. Тэр хоёрын нэг нь амар хэцүү байдаг. Өнөөдрийг бичсэн харъя. Яг 3 дахь өдрөөс амар гоё авчдаг байхгүй юу? За тэгээ явцтандаа бичнэ. За одоо өнөөдрийнхөө 3 дахь жусыг уух чинь. Одоо энд 3 болж байна. Бүр амар нойр хүрж байна. Бүр би нозоороод ухын би хөнгөрн ах гэж бодсон чи эсэргээрээ би нозоороод тэгээд бүр нойр хүрээд би уг өнөөглөө нэглэн л орооссон 10:30 гэсэрсэн. Тэгсээр нэл бүр нойр хүрээд бүр ингээд нэг султаатай л энэ одоогийн байдлаар одоо айлсвал ялангуяа өнөөдөр өглөө үүрээр энд аян цахиад бүр амар бороо орсон ахгүй. Тэгээ гадаа бороо орсон болохоор нэж нозорж байгаа юм уу? Яа. Кофего явчихтгаалчжээ. Кофенд нэг тийм ороог байх гэж утсан чинь кофего авахгүй болонгууд нойр үрээд зүрс сэргийж өгөхгүй. Уг нь бол хар кофе ууж болно. Жуус хийж явах явцдаа нэг аяг хар кофе ууж болно. Данч би хар кофе ууж чаддаггүй. Сүүгүү хар кофе ууж чаддаггүй маа. Тэгээд сүү оруулчингууд бас болохгүй. Тэгээд кофе ч уучдаггүй. Одоо жоохон байж гэрээ цэвэрлэдэг юм уу? Жоохон хөдлүүл арай явах юм болов хөдлөхгүй ангууд бүр назараад байгаа маа. Яа. Ер нь 2 дахь өдөр хамгийн хэцүү юм шиг байна. Эхний өдөр бас гайгүй өнгөрцөн. Өнөөдөр бол бүр нэг назарлын байдалтай л нэг нойр үрээл сүлдэг байдалтай л байна. Тэгээ маргаашнаас гоё болоод явчихна хаа. За өнөөдрийнхөө 5 дахь жусыг уух чинь. Усанд орчлоо. Усанд орсон ч амар гоё юм чи. Карантин хийгдээд усанд баг орхоо илжтэй гэдэг байхгүй. Энэ жус хийж байгаа ганц гоё юм нь болохоор юу вэ гэхлээр ерөөсөө нөгөө сакутер ер нь ингээ гэртээ ангууд орой юу идэх үү, өдөр юу идэх үү, ямар хоол хийх үү гэл дандаа ингээл толгоо гарчлагдаг гэсэн. Одоо л тэрийг ерөөсө бодох шаардлагагүй. Жусаа угаал. Оройны хоол, өдрийн хоол, өглөө юу идэх үү, тэмэртэй өмнөх бодож толгоо гарчлах шаардлагагүй. Тэр нь хамгийн гоё юм. Гэтэ би хоол амар санаж ин. Хоол ингээл бодоол одоо жишээ нь Instagram эднэрээр оронгууд ч хүмүүс янз бүрийн хоолны зураг тавьсан байнгуттай амар хэцүү байна. Тэгээд хоол амар бодож ин, санаж ин. Гэтэ яг вэ бас 60% ингээд гүйцэвчлээ. So одоо нэг баг өнөөдөр ингээд дуусчих юм чинь дахиад нэг л өдөр үлдсэн. Гэтэ тэгээд нэг өдөр үлдсэн дууссан гэж хамаагүй өдөж болохгүй. Бас аятайхан цэвэрхэн healthy хоол идэх хэрэгтэй. За өнөөдөр жусийн сүүлийн өдөр би одоо яг 8:30 болж байна. Манай хүмүүстээ нэг 8 үед сэрсэн. Манай хүн шүн 3-ын үед сэрээд тэгээд би охиноо хөхүүлчихэд буцаад унтах гэсэн чинь нойр үрдэггүй амар өсөөд тэгж байгаа мó баг
Би бараг 3-аас 5:30 хүртэл унтаж тахгүй. Тэгээд жахт амар халуун байсан. Тэгээ ер нь амар нойр бахтай явж байна. Гэтэ ах уу бас өчтөр өдрийг бодвол толгой молгоны хөвтөхгүй байна. Өнөөдөр бол гайгүй амархан өнгөрчихнө угаасаа 3 дотор болохоор. Ер нь бол би яг тасч эхэлж байна. Юм идэхгүй яг жуус уугаад тасч байна. Нэг амар үсэхгүй байна. Тэгээ одоо би нэрээ 11-15 шүдний апpointmentтэй. Би энэ шүднийхаа Invisalign-ыг уг нь баг 4 сарын дундуур апpointmentтэй сахгүй юу? Баг одоо арга дуусах хэвээр. Тэгсэн чинь коронавирус тэргээд апpointment хойшлогдоод тэгээ одоо өнөөдөр очих гэж байгаа. Тийм нэг тиймэрд байна да. За хамгийн сүүлийн өдрийн эхний жуус. Яй. Яг дентистээс гарсан чинь би өөрийнхөө хийсэн маскыг харуулах гээд би амсаар хийсэн ахгүй юу? Чөтөр. Энэ маскыг арай л амар жоохон тайт миний ингээ ярангуут оруулсан харагдаад. Яа сая ямар ч байсан шүднийхээ апpointment-ыг дуусгачлаа одоо гэрлүүгээ харах чинь. Гадаа 100 болчихсон. Би джинсэн жакет энэртэй гараад ирсэн чинь одоо баг гадаа 70 мал байна уу 60 нэттэй. За хамгийн сүүлийн жуус. Cheers. Одоо ингэ дуусчлаа. Маргааш өглөө юм идэх гэсэн чинь гоё юм. Саку төрнөөс хойш маргааш юу идэхээ ярьсан. Би ч гэсэн хоолой санаж байна. За тэгээ маргааш уулзъя. За өглөөний мэнд энд 7:30 болж байна. За битээр ямарч исэн 3 өдөр юу ч идэхгүй 3 өдрөө даваад гарчлаа. Тэгээд ганцхан жуус уугаад зарим үед нэг хоол бодогцсон үе байсан. Тэрнээс биш бас гайгүй. Тэг битээр нэг битэйгээ харьцахгүй хэл өнгөрсөн. Тэгэхгүй бол хоёлаа нөгөө өсгөөр ууртаа олдог хүмүүс чинь жоохон харьцангуут муудалцчих гээд байгаа юм. Тэгээд Саку намайг хүчтэй жөнгө битээр унтаасаа өмнө юу идэхээ яриад. Тэгсэн чи Саку авокадо идмээр гэсэн. Би болохоор нэг салаад малаад идмээр байгаа хгүй. Ерөөсөө нэг амар муу хоолыг бол ерөөсөө бодогдохгүй лээ. Бүргэн пицца идмээр бол нэг идмээр санагдахгүй лээ. Харин надад л нэг амар healthy хоол идмээр юм шиг санагдаад лээ. Нэг салаад малаад ч юм уу. Тэгэхгүй дотроосоо нөгөө жоохон дотроо ингээд цэвэрлсэн болохоор тэгж байгаа юм уу. Цаанаасаа нэг амар гоё эрүүл юм идмээр санагдчихжээ. Тэгээд би бол өнөөдөр ихний идэх юм маань би ногооны салаад иднэ гэж бодож байгаа. Саку болохоор авокадо иднэ гэдэг байгаа. Авокадо ямар сансан юм шүү. Авокадо өндөг хоёрыг гэсэн гэдэг. Wow, 110. Oh my god, сая Саку дээр жингээ үц ахгүй. Битэр яг энэ juice cleanse-ыг жин хас гэж хийгээгүүлтэй. Гэтэ за ямыг аж мэдгүй жин хасч магадгүй гэж бодоод битэр жингээ үц ахгүй юу яг эхлэхээс өмнөх оройн нь тэгсэн чинь би баг тэр оройноос ахуулаад 3 өдөр juice хийгээд 8 паунд хассан байна. 8 паунд нь килограммаар шидлүүлвэл нэг 4 кг хавцаа. Саку болохоор бас нэг 7 паунд хавцаа хассан байна. Тэгээ битэр нөгөө ерөөсөө жин хасна гэж бодоагүйгээр хассан ч нас гоё юм шиг. Ялангуяа нөгөө эрүүлэр жингээ хассан болохоор амар гоё мэдрэмж төрж байна. Тэгээд дээрэс нь бас сэтгэлээд байгаа ч юм уу биемээ хөнгөрөө авчиж байна. Тэгээд хэрвээ турахыг бас хүсэж байгаа турах зорилготой хүмүүс байгаа бол бас энийг туршаад үзээрэй. Энэ бол амар эрүүл арга ч гэжтэй. Дотор биеэ ингээд цэвэршүүлэхийн хажуугаараас жингээ хасч болох юм байна.
Гэтэ хамгийн чухал нь болохоор дараа нь юу гэх нь хамгийн чухал шүү гэж хэлмээр байна. Одоо Саку сая нөгөө grocery хүнсээ цуглуулж нэг явчлаа. Тэгээ бид өөр баахан нөгөө ногоо жимс аавна гэд ярьсан байгаа. Тэгээд ядаж нэг 7 хоног ч юм уу жимс ногоо сайн идээд тэгээд мах идсэн ч гэсэн chicken meat хөнгөн мах идээд chicken загас эднэр идээд нэг хөрийн мах эднэр идэхгүй тэгж өнгөрөөнө гэж бодож байна. За энэ влогийг үзэж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд бас та нар өөртөөгөө сороод үзээрэй, challenge хийгээд үзээрэй. Дотор биеэ ер нь ингээд цэвэрлэх бол бас чухалах. Угаасаа бидний ингээд дотор чинь янз бүрийн юм орж байгаа шүү дээ. Тэгэл бид нэр хэрэг ялангуяа хамаагүй хуурсан, шарсан хуурсан янз бүрийн мэддэг байвал ер нь бас нэг заримдаа нэг гизээ ингээд гиз дотроо ингээд цэвэрлж үл зүгээр юм шиг байгаа. Тэгээд хамгийн чухал нь болохоор яг дараа нь юу гэх нь хамгийн чухал. Яг миний влог үзсэн баярлаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.